Тэгээд Сауди Араб, Йемен, Оман гэх мэт шин улсууд одоо төсвийн орлогогүй юм бол ард түмэндээ мөнгө өгөхгүй юм бол ганцхан нэг гэр бүл эдийн засгийн ингээд тэрчтэй бооцсон сууж байгаа байхгүй. Яагаад гэр бүл нь хөөгддөггүй алуулдаггүй юм бэ гэх юм бол мөнгө урсж байгаа болохоор. Мөнгө урсгаа болчих юм бол Сауд гэр бүл байгаа шүү дээ. Мухаммед бин Салман Ал Сауд байхгүй. Катар яг адилхан. Бахрейн өдөрч байгаа гэр бүл нь Сүни. Ард түмний 70% нь Шиа. Протестант хүмүүс, католик хүмүүсийг өдөрч байгаа. Ягаад тэндээ ингэ байгаад байгаа юм бэ гэх юм бол нефтний орлого байсан. Бахрейн бөмбөгдүүлээд экспортын орлого яасан чинь Бахрейн улсын хаан зүгтцсэн. Алуулна. Зүгээр яг Game of Thrones кинон дээр гарч байгаа та яг адилхан. Хааныг ингээ алж чадах юм бол шинэ хаан гараад ирэл тэгэл бол. Трамп. За. Өнөөдрийн дэлхий ба мөнгө шоуны энэхүү дугаар тавтаа морил. За мэдээж энэхүү дугаарын ерөнхий ивент тэтгэгчээр манай Pepperstone компани ажиллаж байгаа. Манай Pepperstone-ийн арилжааны сүүлд нэлээд дайггүй явж байгаа шүү те. Тэгээд таад маань бас Pepperstone бүртгүүлэхийг хүсэж ивэл доорн линк байгаа. За өнөөдрийн ярилцах эхний сэдв. Тэгээд нэмээд хэлэхэд ер нь бол энэ улс төрийн шинжилгээ процесс тий эндээс шинжилгээ дүгнэлтээ хоёлаа ингээд үзэгчтэй ингээд хуваалцж байгаа. Эндээс ер нь маш олон хөрөнгө оруулалтын шийдвэрүүд ингээд гардгийн. School community дээр өнөөдөр жишээлбэл market update байхгүй яагаад гэх юм бол манай бүх хувьцаанууд ногоо. Өчтөрөөс ногоо. Өчтөр жишээлбэл Lumentum Light гэсэн тэгэртэй компани хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ шууд хэдлээ 10% өссөн үү? Гоё бүж. Kobe. Тим юм явж байгаа шүү. Тэгээд Pepperstone дээр ер нь бол боломжтой хэдэн юмнуудыг хуваалцж байгаа. Тэгээд би бас ингээ хүмүүсийг гайхдаг заяа. Яг гэх юм бол Монголын нэг брокеринг компанид ингээ дансаа нээчдэг заяа. Тэгээд гадаад хувьцаа авъя гэх юм бол нэг хүн лөө ингээ уцаар ярина. Оройны цаг хүртэл дээр үе юм. Тэгээд ингээ дансаа цэрэглэхдээ амар заваан заяа. Тэгээд мөнгөийг чинь гадагшаа шилжүүлнэ гээд чамаас долларын шимтгэл авдаг. Гэхдээ яг чиний тэр 500 мянга муу 10,000 долларыг тэр доорноо ерөөсө шилжүүлдэггүй. За тэнд угаасаа мөнгө байгаа. Угаасаа тий цаад мөнгө байгаа. Эсвэл тэнд ингээ мөнгө явуулах ёстой юм бол байгаа цаана байгаа мөнгийг ингээ ашиглаад тэгээд 7 хоногт маш олон хүмүүсийн мөнгийг ингээ бөөгнөрүүлээд шилжүүлдэг байхгүй юу? Тэгээ хүн болгоноос тэр шилжүүлгийн шимтгэл ингээ авчдаг юм. За тэр шимтгэлийг ингээ таадас аван заяа. $500 Tesla авъя гэх юм бол гадаад гүйлгэн дээрээ танаас $20 авна. Тэгээд нэмээд тэр хувьцааг авахдаа таадас бас эсвэл чамаас те 1% шимтгэл авна. Зархтаа бас дахиад 1% шимтгэл авна. Тэгээ мөнгө татъя гэх юм бол одоо энэ яг тохирч байна. Гадаад гүйлгэн дээрээ бас дахиад ингээ мөнгө авчдаг. Манай Pepperstone дээр тийм байх уу? QPay-ээр сэргэлж болно. QPay, Visa card-аар амар амархан тийм янз бүрийн гадаад гүйлгээний шимтгэл бол маш бага. Тэгээд арилжааны шимтгэл юу 1%. 0.00 тэр хавцаа. Тэр бас нөө арилжаа гэдэг хүмүүст би бас сонссон сүлд. Ер нь Pepperstone-ийн чартууд бас аягүй дайггүй гэж хүмүүс нэлээх ярьдсан байлээ. Pepperstone дээр нэг сул тал нь юу бэ гэх юм бол дэлхийн бүх хувьцаа байхгүй. Гэхдээ ер нь бол түгээмэл арилжаалагдаг одоо та тань дунд арилжаа юмэр байгаа хувьцаанууд нь тэд нар бүгдээрээ байгаа. За окей. За эхний сэдв. Энэ бичлэгээ ихэнд хэлсэн. Трамп дахиад нэг хууль санаа болгож байна. Би танд нэг уншаад өгье. Ерөнхийдөө бол Америкт capital gains tax гэсэн зүйл авдаг. За энэ юу юм бэ гэхээр хүн ямар нэгэн байдлаар хөрөнгөө зараад хөрөнгө оруулалт хийгээд тэрийгэ зарлаа, ашигтай зарлаа гэхэд тэр ашигтай зарснаас шимтгэл төлж байгаа одоо татвар төлж байгаа гэсэн үг. За энэ татварыг одоо жишээлбэл хаусыг 10 жилийн өмнө $100 худалдаж аваа. Өнөөдөр $2 сая авах юм бол Америкийн засгийн газар татвар юу гэж харж байгаа юм бэ гэх юм бол $100 авсан, 2 сая зарсан. $100 ашиг хийсэн юм байна. Тэндээсээ ойролцооны 28% татвар өгөө гэдэг багхгүй. Тэгээ богино хугацааны хөрөнгө оруулалтын татвар гэсэн байгаа, урт хугацааны татвар гэсэн байгаа. Урт хугацааных арай бага. Одоо яг богино хугацаа жилээс доош 5 жил би яг сайн мэдгүй юм. Гэхдээ арилжаа хийгээд байгаа юм бол татвар нь жоохон өндөр. Урт хугацааны хөрөнгө оруулалт дээр арай бага байдаг. Манай Монголд ч бас одоохондоо гадаад арилжаанаас тийм байхгүй сайхан юм да те.
Тэгээд энэ чиний ярих гэж байгаа хууль хинт хамаатай юм бэ гэх юм бол хөрөнгөтэй хүмүүст хамаатай. Окей. Зүгээр цалин мөнгөөрөө жоохон хадгаламжтай нэг байр майртай хүнд ер нь энэ capital gains tax хөрөнгөөс олж байгаа ашигын татвар жирийн юус хамаагүй. Хинт хамаатай юм бэ гэх юм бол хөрөнгө ихтэй хүмүүст. За. Ер нь гэхдээ Трампын парти, Трамп ялангуяа энэ хөрөнгө ихтэй хүмүүстээ илүү одоо давуу тал болсон хуулиуд санаачлах тохиолдлууд бол нэлээдгүй байдаг шүү дээ. Тэгээд одоо энэ санаачилж байгаа хууль нь юу юм бэ гэхээр за энэ дээр жишээ авцсан байна. За жилийн өмнө жишээ нь $100,000 хувьцаа авлаа. 5 жилийн дараа зарлаа. $200,000 зарлаа тий. Тэнгүүд эндээс $100,000 ашиг хийж гин. За энэ $100,000-оос таны саяны хэлсэн 20%, 30% татвараа төлж байгаа. Одооний хууль нь яаж байгаа юм бэ гэхээр энэ ашигаас нь инфляц хасагдана гэж байгаа. Тэгээд татвар авагдана. За энэ дор жишээн дээр 5 жил энэ хөрөнгөө хувьцаагаа эзэмшсэн. За 5 жилийн хугацаанд 20%, за жилийн 4% инфляцтай байсан гэж үзэх юм бол энэ 20% нь хасагдаад 100,000-аас 20% хасагдлаа $80,000 дээр нь татвар ногдно. Тэгэхээр нөгөө эцэст нь нөгөө татвар төлж байгаа хүмүүс маань илүү бага татвар төлөхөөр байгаа гэсэн үг. За нэмэлтээр $2 сая доош үнэлгээтэй хаус одоо байшин зарах юм бол тэрнээс бас татвар төлөхгүй гэсэн хууль байна. Энэ ер нь яагаад Трамп ийм санаачлав? Мэдээж нөгөө мөнгөтэй хүмүүст тий ер нь таны бодлоор юу гэж бодож байна? Окей. Шулуухан хэлгээд сонгуул болох гэж байгаа. Мэдээж. Тэгээд маш олон хүмүүс одоо baby boomer хөгшин хүмүүс одоо хөрөнгүүдээ ингээд зарж байгаа, байрнуудаа 2 дахь байр, 3 дахь орон сууц гэх мэт шиг ингээд зарж байгаа. Тэгээд хөрөнгөний зах зээл оргилцэг дээр явж байгаа. Тэгээд энэ дээр бас маш олон хүмүүс хойлож гисэн. Бид нар ч гисэн. Манай автоматын хөрөнгө оологч гисэн. Манай Улаанбаатар Asset Management сан дотор зүгээр хэлэхэд өнгөрсөн жилийн хугацаанд доллараар 26% өгөөчтэй байлаа. Kobe. Тэгээд бидний төрлийн хүмүүст таатай. Тэгээд угаасаа бидний төрлийн хүмүүс Дональд Трампыг сонгодог. Тэгээд чи хэлж штэ тэднэрт ингээ хууль бэлтдэг гэж юм. Одоо нөгөө окей та нарт нэг буян болъё. Тийм байхгүй хаа. Захиалга байгаа. Би чиний сонгуул дээр хэдэн зуун сая доллар өглөө. Тэ? За одоо би ашиг авъя. Улс төрийн санхүү хөгжилт бол хэд нуглахдах ёстой шүү дээ. Яг гэх юм бол нөө binary outcome нэг бол ялна, нэг бол ялагдана. Тэгээ би Трампыг дэмжсэн болоод ирэх юм бол олон нийтэд мэдэгдэнэ. Одоо Илон тэр чигтээ Трампын нохоо болцсон маа гэсэн үг. Трамп одоо дараагийн юм уу Трампын Трамптай холбоотой хүмүүс одоо жишээлбэл дараагийн сонгуул дээр ялагдах юм бол Илон Маск алуулна. Тэ? Жишээлбэл. За. Тэгээд нөгөө ер нь бол Трамп тэднэрт нэг үйлчилж байгаа. Мэдээж. Гэхдээ энийг ингээ хараад үзэх юм бол тэ? Дональд Трамп бас юунд бэлдэж магадгүй юм бэ гэх юм бол Scott Bessent нөгөө Америкийн сангийн яамын. Тэгээд бас шинэ төв банкны захирлаа бас одоо тэг ингээд цаг хугацааны хувьд бол ирэхэ барьсан ерөнхийлөгч болсон Scott Bessent томилогдсон. Тухайд энийг санаачлаагүй. Гэхдээ ашгууд Америкийн төв банкны захирал байхгүй боллоо. Өөрийнхөө хүннээ тавилаа. Одоо юу их магадaltaй юм бэ гэх юм бол одоо энэ 40 их $80 үүртэй. Үйлдвэрийн хангамжийн сүлжээ үйлдвэрлэлээ ингээ Америк руу татах ёстой. Үрээ дахин санхүүжүүлэх ёстой гэх мэт чинь Монголд энэ програм энэ хөтөлбөрийг хоёул чиний ээж бид нэр бүгдээрээ ингээ харсан. Төсвийн алгал өндөр байна. Мөнгө хэвлэн. Тэ тэтгэврийн хүмүүст 4 жилийн өмнө өндөр тэтгэвэр амлсан, үгсэн, одоо нийгмийн даатгал хоосон мөнгө хэвлэе. Хүүхдийн мөнгө амлчлаа. Тэ мөнгө байхгүй байна, мөнгө хэвлэе. Баялагын эзэн болно гэд шаалаа. Баялагын эзэн болоогүй гэхдээ нэг юм амын таглах хэвээр мөнгө хэвлэн. Сонгуул болгож гин. Тэгээ яах хэвээр. За тэгээд нөгөө талдаа юу хийж байна гэх юм бол за окей, инфляцийг хасж гин гэсэн үг заяа. Тэгээ юу хийх юм бэ гэх юм бол одоо тэр 40 их $80 энэ жилдээ дараа жилдээ Трамп ба Scott Bessent ойролцоо 18 их $80-ын засгийн газрын бондыг төлж чадахгүй угаасаа. Тэгээ манай Монголын засгийн газар бас Мазала бонд, Самурай бонд, Чингис бонд төлөө мөллөөгээ худлаа ярдгийн заяа төлдөггүй юм аа.
зүгээр шин зээл аваа хуучин зээлээр ингээд төлчдөг юм. Сонирхолтой. Сонирхолтой. Монгол улсын банкны хууль дотор окей. Зээлийг зээлээр хаахын хоригдсан байдаг. Тэгээд засгийн газрын хийж байгаа юм бид хоёулаа хийх юм бол шорон шаан. Зөвлөж байгаа шүү. За тэгээд ингээ мөнгө хэвлэх юм байна. Инфляц өндөр болох юм байна. Scott Bessent угаасаа байна, Trump угаасаа байгаа. Төв банкны захирал угаасаа өөрийнх нь талын хүн. Одоо ерөөхдөө ингээ мөнгө хэвлэх нь гэл хэвлэх боломжтой болж байна. Инфляц үсэх юм байна. Тэгэхээр нүсэр их инфляц болох юм бол хувьцаанууд нь үснэ, үл хөлөх үснэ. Ер нь бол мөнгө нэг талдаа ингээ аваацсан байгаа шүү дээ. Тэгээд цаана нөгөө орон сууц хаусны хангамжуул хязгааргүй биш шүү дээ. Тэгээд хувьцаанууд нь хязгаармагтал тоотой. Тэгээ яах юм бэ гэх юм бол мөнгөний тоо 2 дахин нугарчих юм бол тэр 2 дахин нугарсан мөнгө тэр одоо байгаа яг адилхан хөрөнгөний араас явах байхгүй. Тэгээд Монголын одоо жишээлбэл 40 мянгатад байгаа хотын төвд байгаа энэ районд одоо орчин сургууль, хобби сургуулийн дэргэд ковидын өмнө нэг орон сууцны метр квадратын үнэ 2 сая 800 3 сая байсан юм бол одоо 6-7 сая болцсон байгаа. Нэг талдаа хүмүүс илүү их мөнгөтэй болсон. Ягаад илүү их мөнгөтэй болсон бэ гэх юм бол эдийн засаг өссөн. Гэхдээ энэ хугацаанд манай засгийн газар гэл туллан мөнгө хөвлөж байгаа байхгүй. Тэгээ Монголд бүх юмны үн ингээ яваад өсөд байдаг. Ягаад гэх юм бол одоо Donald Trump, Scott Bessent-тэй яг адилхан асуудал орсон байгаа. Дэндүү их амлалт өгсөн. Үрээр санхүүжүүлэх ёстой. Үрээ эргүүлэн төлөх ёстой. Үрээ эргүүл төлж чадахгүй. Тэгээд яаж төлж чадах юм бэ гэх юм бол дахиад нэг 0 нэмэх. Илүү их мөнгө хэвлэх. Тэгээд одоо ингээ хөрөнгүүд ингээ замбрааг үүсэх үе нь ирж байгаа. Америкт заяа. Тэгээд тэн дотор ер нь бол яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө баяжууд тэрийг харж байгаа байхгүй. Окей, Bezos, Musk. За окей, би 200 тэрбум доллартай одоо байгаа юм байна хөрөнгөтэй. Энэ 400 тэрбум болох юм байна. Гэхдээ үндсний хувьд бол яг адилхан. Та нар зөв баахан мөнгө хэвлсэн байна. Тийм учраас энэ өсөлт зөвхөн худлаа өсөлт. Тэ? Би бол яг адилхан арлыг 2 дахин үнэтэй үнээр авах юм байна. Тэ? Тийм учраас энэ дээр би татвар төлмөргүй. Тийм учраас инфляцийг арил инээс. Тийм байж магадгүй. Уусаа одоо би амар их мөнгө хэвлэх юм байна. Би амар их инфляц үүсгэх юм байна. Тэгээд ингээд хүн болгоны хөрөнгийг ингээд нэг нугалчих юм бол тэд нар хизээний цагт хөрөнгүүдээ зарна. Тэгээ хүмүүсээс бүр дахиад үндсийн үсээгүй хэрнээ зүгээр дахиад нэг тоо нэмэгдсэн. Тэгээ тоо нэмэгдсэн болохоор дахиад татвар авах эрх үүсэж байгаа. Тэрний нэг эсрэг арга хэмжээ авч байгаа юм шиг магадгүй. Тэгээ эндээс ингээ хараад үзэх юм бол за окей. Шинту банкны юутай болцсон юм байна. Японы йен яаж юм? Амар их мөнгө сүүлийн үед бас хэвлэж байгаа. Энэ тийм татвар ингээ сонгуул болж ин бахан амлалтууд өгж ин эднэртээ ингээд амлалтнаа хүрэхийн тулд угаасаа мөнгө хэвлэнэ. Тэгээд энэ тэндээс нөгөө сигналуудыг түүгээд байгаа би. Окей. Тэгээд энэ сигналуудыг ингээ бүгдийг түүгээд ирэхээр юу болох юм бэ гэх юм бол яа мөнгө хэвлэгдэх юм байна. Янз бүрийн хөрөнгүүдийн үн өсөх юм байна. Тэгээд яах юм бэ гэх юм бол risk asset-ууд ерөнхийдөө үнээр өснө. Тэгээд дахиад сонирхолтой. Йенийг худалдаж авсан өдөр алт 4,000-аас 4,200 л өссөн. Энэ пост гарснаас хойш алт 4,250-аас 4,380 хүртэл дахиад өссөн. Тэг ингээ яг ингээд бит хоёр шиг ингээ ажиглаа явж байгаа хүмүүс ингээл мэдээлүүдийг түүгээд нэг нэмхэн нэг 2 юм байна гэд ингээд тоолоо явж байгаа байхгүй. Окей. За миний үзэл, миний харж байгаа. Тэгээд хөрөнгөний зах зээл миний үзэл бодлыг ингээд шинжилгээг ингээд жоохон дэмжиж байх шүү. Гэтэ хойлоос өмнөх дугаарууд дээр ярьсан шүү дээ. Байдны засгийн газраар Байден бол маш их хэмжээний богино хугацаатай бондууд гаргасан. Одоо тэдний хугацаа ер нь бол болж байгаа. Тэгэхээр Trump Bessent хоёртос нэлийн том даалгавар ирж байгаа шүү дээ. За дараагийн сэдв нь арай жоохон нийтийнхээс хувийн хвшил рүү болоод ирчихэж байгаа. Трампын хувьд бол геополитик.
Hello Greenland гэж байгаа. За Greenland би сая бас бичлэг эхлээс өмнө танаас асуусан шүү дээ. Яг тусгаар техникээс улс илүү үгүй илүү гэсэн чинь Denmark-ийн нэг хэсэг юм байлаа тий. Одоо Ботын хин дэлгэцэн дээр гарцсан байгаа. За Greenland Трамп яасан бэ гэхээр Greenland руу ямар нэгэн Greenland-ийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө хувийн компани өөрийнхөө холбоотой өөртөө нь холбоотой хувийн компаниудын нефт олборлдог тоног төхөөрөмжийг аваадсан байна. Тэгээ үрмийн өрөм тоног төхөөрөмж. Тэгээд эндээс ерөнхийдөө Гринландийн засгийн газар маш хатуу сануулга бол явуулсан байлээ. Энэ дараагийн маш хатуу. Энэ ер нь би нэг амар инээдтэй юм пост мэдтий нөө энэ манад нефт байгаа штэ гингүүт welcome to freedom ирчлээ автомобиль гэл баахан Америкийн нэтгэж зэргүүд ороод ирдэг. Ирак руу орсон, Иран руу орох гэж Афганистан, Венесуэлагийг бас сая шаачлаа штэ. Мадуро хүрхээ одоо Мадуро нэг улсын ард түмэн сонгосон албан ёсоор ерөнхийлөгч болсон sovereign head of state. Баяа. Америкчууд очоод зүгээр ингээд чи надад таалагдахгүй. Тэгээ одоо зургатны өмнө гарахгүй Нью-Йоркийн шорон дотор ингээ мөнхөрж байгаа. Шүүх хурлан болоогүй. За юу. Ялаа аваагүй. Нөө Америкийн систем юм шүү дээ. Proven until guilty. Одоо шүүх хурал болоод чамайг ялтан болох юм бол чамайг далд хийж болно. Мадуро эсрэгээр чи харвас гээл маа гэд нүхэн дотор хийж байгаа. Тэгээд шүүх хурлан болох юм уу? Хизээ болох юм? Хуулийн засаглал ерөөдөө байдаг юм уу? Тэгээд Идратор автон хоёр энэ Трампын эсрэг арай эндүү яагаад ирэх юм бол магадгүй зүгээр ингээ дургуун хүнийг зүгээр шүүрээд авч болох юм байна гэсэн юм байна. Офисын цонхортой нисдэг тэрэгтэй зэргүүд. Тийшээ явж байгаа хгүй амар аюултай gaц. Тэгээ одоо нэг өөр улс. За юу. Тусгай зөвшөөрөлтэй, лицензтэй, байгаль орчны хамгааллын хуультай гих мэдчлэн. Зүгээр ингээд зүгээр төсөөл үзчих зүгээр чи одоо байрны дотор амьдарч байгаа заяа. Тэгсэн чи ингээд өөр чиний хөрш зүгээр чиний байр руу ороод чиний галтгоо ингээд засаад эхэлж байгаа гэсэн энэ пилда надад таалагдахгүй байна гэлээ. Тэг ингээд эсвэл өөрийнхөө балконоос чиний балкон руу нэг зам ам бариад те би ингээд чи бити маяглаад байл та чи энэ балконыг юуроос ашигладаггүй шээ гэл те. Яг тийм штэ. Чи ингээ балкон дээр юусоо гардгүй зүгээр өвлийн дугаагаа юм уу зуны дугаагаа тэнд хадгалж байгаа юм бол хөрш тэ өөрийнхөө балконоос чиний балкон руу нэг юу барайл тэ нэг гүүр юм шиг барайл тэгэл тэндээ ингээд магш зах чараал найзуудаа маазар задраал ингээд өргөдөл барай явах юм бол юунда маяглаад байгаа юм би чи юугаас наадах ашиглахгүй байгаа штэ гэдэг чинь одоо нөгөө олон улсын хууль мөн үү гэсэн байгаа байхгүй юу. Very funny. Инээдтэй гэхдээ инээдтэй биш. Харин тэ. Гэхдээ одоо эндээс ер нь Трамп олон улсын хууль гэсэн юм үйлчлэх үү бусад улс орнууд ямар нэгэн үйлчлэл бодлоо илэрхийлэх болов таны бодлоор энэ бол бас гэхдээ арай л амар энэ юу үсэх юм бэ гэх юм бол дараагийн урт хугацааны трейд надад шууд толгоонд орж ийн гэхдээ яаж трейд хийх үү хэрхэн одоо хөрөнгө оруулалт хийх үү би яг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө өмнөх контентээр хэдүүлээ ярьжсэн Их Британи хятад улсыг маш олон жил доромжилсан, саасан. Тэрнээс болж маш олон англи Jardine Matheson гэдэг нүсэр том компани заяа. Хонконгийг бараг тэрчтэй яатсан байсан. Тэндээ ингээ казино явуулдаг, хүний наймаа явуулдаг, бие үнэлэхийн юу явуулдаг, хар тамхины наймаа ингээ бүгдийг яатсан байсан баггүй. Тэргээр ингээ босоод ирсэн гэр бол одоо язгууртан болцсон заяа ингээ. Цайгаа ингээ алтан аягнаасаа ингээ ууж байгаа заяа. Гэхдээ тухайн зүгээр хүний наймаа хар тамхи маягийн яадаг байсан. Jardine Matheson гэдэг компани судлаараа Хонконг одоо ч гэсэн нүсэр том. Тэгээд ер нь бол юу болоод ирэх юм бэ гэх юм бол Европчууд одоо ингээд нэг гүлэг шиг ингээ өдөр болгон зодуулж байгаа байхгүй юу? Хизээний цагт нь болно. Хизээний цагт нэг бэра мэдэрнэ. Тэгээ хизээний цагт одоо болно. Америкчуудын нөлөөгөөс болж Европчууд Оростой алдсаж байна. Баяр хүргэе. За. Америкчуудын нөлөөнөөс болж Англи улс Герман улс хамгийн өндөр цахилгаан эрчим хүчний өртөгтэй.
Америкчуудаас болж германчууд ерөөхдөө өөрийнхөө автомашины үйлдвэрлэл бүх сектор хангамжийсүүлчээ ерөөхдөө эдийн засгийн нугсан хуг авцсан. Баяр хүргэе. За Англи бас ерөөхдөө Америкчуудаар ингээд ер нь бол хүчндүүлж байгаа. Швейцар улс бас яг адилхан. Гэх мэт ингээд хараад үзэх юм бол зүгээр ингээд мүлжүүл явж байгаа байхгүй. За эзэн энэ цагт дуусаа гэж хэлнэ. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө эсрэг реакц гараад ирдэг юм. Бүр ингээд Америктай харилцаагаа тасддаг юм. Эзэн энэ цагт ирнэ. Тэгэл тухайн үед одоо бодоог үзэх ёстой нь худалдаанууд байгаа, худалдааны тэнцэл байгаа. Европоос Америк руу ямар бараа явдгийг, Америкаас ямар бараа явдгийг. За тэгээд дипломат харилцаа хог болох юм байна. Хизээ нэгэн цагт угаасаа Европчууд Оросуудтай эвлэрэх ёстой. Хизээ эвлэрэх юм бэ гэх юм бол Америкийн нөлөө байхгүй болчих юм бол германчууд юу гэж хэлсэн бэ? За болио. Америкийн тайзан дээр би хангалттай алиалагч байлаа. Одоо ерөөхдөө Оросууд ямар амар хямдхан бүх юмыг санал болгож байгаа юм бэ? Хөнгөн цагаан ган бүх юм хамаагүй хямдхан яаж ийна. За тэгээд Америкийн төрийн бус байгууллагууд алга болцсон байна. LGBTQ, нүрсний эсрэг, газны эсрэг, эрчим хүчний эсрэг, цөмийн энергийн эсрэг бүх лобби миний таамагаар юу юм бэ гэх юм бол Америкийн лобби явж байгаа хгүй. Яг гэх юм бол тэр Европчуудыг суг байлгахын тулд Хятадуудыг сул байлгахын тулд үхтлээ лобби явж байгаа шүү дээ. Явахгүй. Хятадууд архлаатай. Оросуудын эсрэг зөндөө лобби явж байна. Явахгүй. Тэд нэр дархлаатай. Европчуудын эсрэг бүх лобби, бүх нөлөө зүгээр төгс явж байгаа байхгүй. Тэгээд энтэй холбоотой байж магадгүй. Тэгээд одоо зүгээр гүлэг юм чинь. Тэгээд Гренландд нэг 50,000 хүн байдгийн. 35,000 нутгийн индиан зэрэг байхгүй. Германчууд амар funny заяа. Өмнө бас Дональд Трамп ингээ Гренландын тухай ингээ далчханаад яриад эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь германчууд 2 онгоц дүүрэн цэрэг явуулсан. Тэгснэ Дональд Трамп буюу Марко Рубио гадаад хэргийн яамынхан хүмүүс яасан бэ гэх юм бол Германы Америкт байгаа элчин сайдаа дуудаад тэгээ хошныгын ил гаргаа ацын нэг хэд удаа алгатаад тэгээ 2-7 хоногийн дараа Герман цэргүү буцаага Гренландаас нисэн явцсан. Тэгээ энэ цаана нэг юутай байж магадгүй. Ер нь бол тэгээ Гренланд одоо яах юм? Тийш. Яаж чадахгүй шүү дээ. Гүлэг юм чинь. Тэгээ Европч бүгдээр гүлэг юм чинь. Тэгээ одоо яаж чадахгүй. Тэгээ ухнаа гэх юм бол ухна. Тэгээ ингээ Дональд Трамп хэлдэг шүү дээ. Тэгвэл намайг зогсоо. Зэвсэгт хүчнтэйгээ. Пуужин гараа. Пуужин байхгүй л хогчин ухнаа гэл. Тэгэл өрмөрөө дададаа гэл өрөмдөөл байна. Хогчин. Өөр хэлэх юм байна. Гэтэ сая Европчууд Америкийн талд гэснээс ер нь сүүлд бас одоо Европчуудын дургуйцаад байгаа иммигрант одоо гаднаас хууль бусаар орж ирж байгаа хүмүүсийн асуудлууд ч гэсэн ер нь Америкаас тодорхой хэмжээнд босон шүү дээ. Нөгөө Либия, Сириагаас болж Марокко тийм. Тэр бас Америкчууд тийм. Либия бөмбөгдсөн Америкчууд, Сирия бөмбөгдсөн Америкчууд. Сирия улсыг яагаад бөмбөгдсөн бэ гэх юм бол Катараас ер нь бол Газан хоолой явуулах гэж байгаа байхгүй юу? Ер нь бол Израиль дараараа гээд Газаг яагаад бөмбөгдөө дуусгаж байгаа юм бэ гэх юм бол Газагийн далайн ирэг дээр Газагийн залгаа амар том газны орд олдсон байгаа байхгүй юу? Окей. Тэгээд Газан хоолой явуулах гэж байгаа. Туркороо дамжуулаад тэгээ Европ руу явуулах гэж байгаа. Тэгээд тухайн үед тэгэл Америкч гараад ирнэ. Өөр нэг Газ энэ байна. Оросыг бити яваарай гэх яг хөө. Бүр үнэн тоглоом. Тэгээ Европ улс төрчний тэрийг ойлгодог юм уу? Тэгээ ойлгож байгаа юм бол би яг сайн мэдэхгүй байна. Тэгээ энэ бол нөгөө Европ байгаа хүмүүсийн хүн чанар ёс суртахуун гэсэн юм зүгээр алга болцсон байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол Монголын Улаанбаатар хотод нэг 2 баачка энийг ойлгож байна гэдэг чинь Германд аль хэдийн хэдэн баачка нь ойлгоцсон байх хэрэгтэй байхгүй. Тэгээд их орныхаа төлөө би одоо Герман миний их орн гэж хэлэх одоо жоохон сонир сонсогч маань тэндээ өссөн маш гоё байлаа. Намайг хүмүүжүүлсэн, намайг хөгжүүлсэн, тэндээ сурсан маш олон гоё Герман хүмүүс байгаа. Тэгээд ингээ Германы янз бүрийн юм сонсохороо миний зүрх өвддөг байхгүй. Тэгээд янз бүрийн ингээ тэнэг малууд юу хэлдэг мэй юм бол
Тэ? Чамаа хүн болгосон улсаа чи яагаа ингээ шүүмжлээд байгаа юм бэ? Германыг сүрүүлж байгаа малуудыг би шүүмжилж байгаа. Тэгээ Герман улсаа авармаар байгаа ахгүй юу? Тийм учраас энийг ярьж байгаа. Тэ? За тийм юм. Тэгээ хаяа ингээд бүр хошин шог шиг тэнийг юм хийж байгаа болохоор фаны байхгүй. За тэгээ Герман ярьж ирсэн. Герман гэснээс за энэний талаар та хүмүүстэй ЦРУ нам. за Одоо арчигч байна. Германы номер 1 нам ямар нам байсан бэ гэх юм бол SPD нам. за Герман улсын ардын нам гэсэн үг. Гэхдээ та одоо бүр эхнээс нь тайлбарлахгүй бол ямар ч Германы одоо политикийн улс төрийн мэдээлэл тэр юу юм бэ гэх юм бол бүр Карл Маркс, социализм, марксизм үйлдвэр хүнд аж үйлдвэрлэл цахилгаан эхэлж байх үедээ нөгөө томоохон үйлдвэр эзэмшдэг капиталистууд тий яадаг байсан бэ гэх юм бол Герман иргэдүүдийг мүлждэг байсан. Тэгээ үйлдвэрлэлийн эвлэл гэдэг юм. Хамт зохиосон намын нэг нь баггүй юу SPD. Окей. Бүх ажилтан ингээ хөдөлмөрийн гэрээ тий ажил авагчийн эрх, ажил олгогчийн үүрэг, үйлдвэрлэлийн эвлэл энэ бүгдийг ингээ хамт зохиосон нам хийм бэ гэх юм бол SPD баггүй юу Герман. Тэгээд SPD юу юм бэ гэх юм бол нөгөө Labour Party. Одоо Английн Labour гэдэг чинь хөдөлмөр, хурц, нүх ухна, хүнд, тэ хүнд ажил, уурхай, үйлдвэрийн ажилтан. SPD team юутай байхгүй юу? SPD одоо байхгүй. Саяхан Baden-Württemberg гэсэн нутаг одоо муж тэнд жишээлбэл Mercedes-Benz-ийн үйлдвэр байгаа. Тэнд бол зоолттой ард түмний 30-40% дэмжлэг авдаг байсан. Тэгээд тэгээд тэрний эсрэг CDU одоо энд гарч ирж байгаа CDU Christdeutsche Union Christine Шашин Герман тэгээ холбоо. Окей. Тэд нар арай консерватив. За Германаараа байх хэвээр. Татвар нэмэхгүй Германыг хуучнараа үлдээн. Эсвэл одоо гаж юмнуудыг ингээд буцаагаад ухраана. Тэгээд SPD юу байсан бэ гэх юм бол жоохон ингээд прогрессив. Эмгтээчүүдийн эрхийг нэмээ. Тэ? Ижил хүйстэй хүмүүсийг суулгаж эрхийн үгүй. Дараараа ингээд хөдөлмөрийн гэрээ ингээл Америкийн намуудаар яах юм бол нэг нь SPD-ийн илүү арчилсан нам. Тий. Тэгээд CDU нь бол Republican нам баггүй. Тий илүү white-тест аа. За тэгээ ингээд ягаад энэ SPD-г ингээд төрүүлээ ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо нөгөө ядуу хүмүүсийн нам, хөдөлмөр хийдэг нам, үйлдвэрлэлийн эвлэлд эрэлцдэг хүмүүсийн нам. SPD. За ЦРУ юу юм бэ гэх юм бол мөнхтэй хүмүүсийн нам. Хөрөгтэй хүмүүсийн нам. Компанитай хүмүүсийн нам. Окей. За тэгснээ одоо Германы ЦРУ нам заяа. Германы Linke намтай хамтрий гэж ярьж байгаа. Окей. За тэгээ энэ Linke нам юу юм бэ гэх юм бол SPD намаас бүр прогрессив. Марксист, социалист, капиталист системний эсрэг компани гэсэн юм байх ёсгүй. Одоо нөгөө үйлдвэрлэлийн эвлэл төлөөлдөг SPD нам ерөөхдөө за яах вэ, тэ? Тэд нартэй ингээ хамтраад эхэлсэн. 20 жилийн өмнө. Одоо ингээ төсөөлөө үзчихсэн. Америкийн Republican нам заяа капиталистууд тий. Юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол марксист намтай хамтрах гэж байгаа. Окей. Яаж тайлбарлах юм? Гитлер заяа. Гитлер Сталинтай хамтрах гээд байгаа. Яад гэх юм бол тийм нуусгүй пиццанер ихгүй. Яад гэх юм бол өөрийнх нь нам өгч байгаа. Нугсаа аль хэдийнэ ингээд сүнс сэтгэл бүх юм аль хэдийнэ зарцсан. ЦРУ гэдэг намтай аль хэдийнэ хамтраад барахгүй заяа.
Одоо энэ ЦРУ СПР 2 Германд бол нөгөө Монгол ардын нам арчсан нам байсан байхгүй. Тэгээ эдгээр бас ингээд Монголда бас саяхан хүн намтай ингээ яасан шүү дээ. Тэгээ хүн нам одоо бас сүнсэн айлдыг хөдлөгдсөн. Сүүлд нэг юм дуурсан уу? Чимэг болсон шүү дээ. Аль зүгээр ингээд тэр ингээд тендер авилгын далаа зүг ингээ живэ шаацсан тий. Тэгээ ингээ босоод ирсэн чи бүгдээр яг адилхан тендер бандааштай гарч байгаа шүү дээ. Тэр далаанаасаа гарч ирж байх та. За тэгээд энэ ЦРУ өөрийнхөө сүнсээ ингээ худал зарцсан. СПР өөрийнхөө сүнсээ ингээ зарцсан заяа. Тэгээс сүлд яаж ийнэ гэдэг чинь одоо Гитлер бараг Сталинтай хамт хурмаа хийя. Яагаад вэ гэх юм бол AfD нам Германд амжилтанд хүрчээ. Бүр тийм зүгээр түүх гэсэн юм хамаагүй. Сүнс, соёл, үзэл бодол, үнэт зүйлс, зарчим хамаагүй зүгээр AfD намыг ингээ зогсоохын тулд хоёр өөр туйл нэгдээд байгаа юм биш үү те. Тийм зүгээр ингээд нохоо муур бүлгэлж байгаа байхгүй. Тэ. Бүр хэлэх юм алга. Гэтэ энэ хоёр хамтарна. Тэгээ бас нөгөө Линкольн нам энэ ЦРУ-тэй ингээд хамтарчих юм бол бас яг адилхан болж байгаа байхгүй. Сталин Гитлертэй хамтарч байгаа гэсэн үг байхгүй. Муур нохоотой хамтарна гэсэн үг байхгүй. Тийм бузартсан улс төрч нартай болцсон байгаа байхгүй. Тэгээ ингээ өрөвдөл. Ингээ яах юм. Тэгээ ингээ тиймэрхүү төрлийн хүмүүс тэгээ угаасаа улс төрлөө угаасаа зарчимгүй хүн улс төрлөө ордог болцсон юм да. Европ, Америк. Амар гоцтой. What the fuck? Ер нь нөгөө 20 чон хоёр хамтарч байгаа гэсэн үг шүү дээ баг. Харин тийм хоёр туйлын өөр юм тий. Герман одоо тийш явж байгаа. Энэ бол нөгөө үхлийн цэг гэсэн үг байхгүй юу? Эндээс аюусаа сайхан арилжаанууд байгаа, арилжаанууд хийж байгаа. Тэгээ тийм арилжаа хиймээргүй байна л да. Гэхдээ одоо ингэж байгаа юм чинь хийхээ сур арахгүй. Банк дотор ингээ хуулга хараад миний нэг талдаа ингээ нулимс гоожж байгаа, нөгөө талдаа би энийгээ сууж байгаа. Энэ бол амар сонирн билээ. Сонирхолтой юм тий. За дараагийнх хоёлаа Германаас одоо Америк, Гринландаас ингээд Герман болоод одоо бүр Орос Украин руугаа шилжиж байна. Энэ Украинчууд хизээ болох юм бэ? Өнөөдөр нэг Times-ийн сэтгүүл гарсан байлаа шүү дээ. JD Vance Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Украинд одоо болно. Оросын одоо усан онгоцуудыг бөмбөгдөхөө болио. Нефт, газ, тэрвэрлэг усан онгоцыг битээ бөмбөгдөө. Яг тэр өөртөө алуулж байгаа юм чинь. Энэ одоо үгүй JD Vance тэр Украинд хүн өгч гин үү мань хүн ерөөс хамаагүй. Lvov, Odessa одоо ингээд Украин далайн гарцгүй болсон. Одоо Украин өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд буудаага экспортлж чадаагүй. Буудаа нь бүр ингээд хугацроод байгаа. Европын талхны үн өсөд байна. Заяа хөрөлний үн ингээ өсөд байна. Бүх юмны үн тэнд өсөд байна. Америкчуудын хувьд бол ямар ч хамаагүй. Зүгээр юу болж байна гэх юм бол одоо Сауди Арабын хэдэн нефтний боловсруулах үйлдвэрүүд нь одоо ажиллах байгаа. Иранчууд Strait of Hormuz-ыг хаацсан. Houthis-ууд нөгөө Red Sea, Bab el-Mandebыг хаацсан байна. Тэгээд ерөөдөө буцаагаад нефтний үн хааш өнөөдөр $84-85 хүрсэн байна. Европын газны үн хааш өсөд байна гэх мэт чинь тэгээд ер нь бол Америкийн өмнөх шоун дээр хоёлаа ярьсан. Америкийн стратегийн нөөц одоо хоосорцсон байгаа. Бараг л банк нь ерөөдөө хоосорцсон, шар гэрэл нассан явж байгаа. Тийм учраас JD Vance юу хэлсэн бэ гэх юм бол нефт газ тэрвэрлдэг усан онгоц буюу бомбтуудыг бити бөмбөгдөө. Гэхдээ Зеленский 40 хоногийн хөтөлбөр зарласан шүү дээ. Тий. Оросын эсрэг. Тэгээд тухайн үед нөгөө Strait of Hormuz-ны хэсэг нээсэн байсан. Тэгээд Америкчууд юу гэж нэх юм бол бөмбөгд хөшөө. Тэгээ одоо өөрөө тэнэгтэй боронхтоод тэгээд Дональд Трамп ингэ тэнэгтэй байгаа болохоор буцаага Strait of Hormuz одоо болцсон бро. Одоо болоо нефтний онш арай болохгүй байна гэл. Шизофрен байгааз тээ. Төлгөөгүй байгааз тээ. Тэ. Би бол ингээд ийм улс төрч нартай амьдарч ийна гэдэг чинь гайхалтай юм. Гэхдээ нэг талаараа амар юм шүү тий. Яа амар. Тэгээ 100 жилийн өмнөх мундаг хүмүүсийг авчих юм бол хүрээ юу вэ гэл тий. Эсвэл нөгөө Америк үүсгэн байгуулагчтай Founding Fathers Thomas Jefferson
Тэ? Benjamin Franklin, Мм. George Washington энийг харах байсан бол тэ шууд за буцаагаад үхий дөө гэсэн баха. Аврах баг ингээд иргэдийн дан хийх ёстой баха гэл хэлэх байсан баха. Мэдрэл мот. За өчигдөр Орос Украинийн Metinvest хамгийн том гангийн үйлдвэрийг бөмбөгтэй авсан. Окей. Тэгээд давхар Украинчууд аль хэдийн очрлж байгаа. Гэхдээ очр нь илүү л их болох нь Монголын шиг бензин нефтний үйлдвэрийг бөмбөгдсөн. За давхар Украины 1% хвшлийг бөмбөгдсөн. Нэг биш ээ, зөндөө олон. Зөндөө. Ерөнхийдөө e-commerce, онлайн худалдаа, онлайн логистик, Amazon, манай байхгүй Shopee шиг те байхгүй болсон олон компани одоо дампуурж байгаа. Мм. Тэгээд бас украинчууд зүгээр ингээд украинчууд бас дахиад Оросын хэд хэдэн нефт боловсруулах үйлдвэрийг бөмбөгдсөн. Агуулгуудыг бас бөмбөгдсөн. Тэгээд яаж ийнэ гэх юм бол одоо Оросууд зүгээр 2 3 4 дахин хариу барьж байгаа хгүй. Colossal losses. Ukrainian online marketplace reveals value of warehouses destroyed by Russia. Тэгээд тэд нар бол нөгөө Америкийн Оросын Wildberries, Оросын Amazon-ы агуулгуудын 50% байхгүй болгосон. Тэгээ одоо буцаад энэ зүгээр бизнесийг байхгүй болгосон гэсэн үг байхгүй. Тэгээ одоо удахгүй Украинд ер нь бол зам байхгүй болж байна. Төмөр замын хөдөлгүүр 80% байхгүй. Сэлбэг байхгүй. Төмөр зам нь бас ингээ байхгүй болж байна. Гүүрнүүд ерөөд одоо байхгүй болж байна. Цахилгаан станцны 80% байхгүй болсон. Газны агуулгууд нь байхгүй болж байгаа. Тэгээ одоо удахгүй өвөл болгож байгаа. Тэгээ Украин улсын газны агуулга дотор байгаа газ нь заяа. Дай эхлэхээс өмнө байх ёстой хэмжээний 20% та хүрсэн байгаа. Одоо нөө өвөлдөө бэлдээд агуулгатай нөөц. Одоо хүмүүс тэнд энэ өвөл хөлдөж өгөх нь. Энэ Украинд хүмүүс байгаа юу те? Ийм харахаар. Тэгээ ерөөдөө дайн ямар амир байж болдго юм бэ? Тэгээд ингээд яг гаднаас ингээд санхүүжилт ороод байх юм бол тэгээл ингээд гүргээл явдаг юм байна. Тэгээ ингээд ард түмэн хизээ босдог юм бол тоо гэл гахаас сууж. Сайн гүрээдэг хүмүүс юм байна л да. Эсвэл босгаар түм үлдээг юм бол. Яг монголчууд ингээд тэнэгтэх явчих юм бол нэг одоо зүг ойлгоорой. Жохон маа зарж байгаа шүү заяа. Манай улсыг зүгээр ингээд зогсоох амар амархан. Манад угаасаа тэ дуракууд хитэн цахилгаан станц барьсан юм бол бид нэр жоохон тэмцэх байсан. Одоо зүгээр 4-р цахилгаан станц руу нэг $20,000 дрон явуулаад бид нар зүгээр ингээд за даргаа гэл. Шишээ гэл яриад. Ихтэй уусч биш зүгээр ямар ч энгийн иргэн хар зах зээлээс ч бол дрон аваад тэл тэгээд Украин ямар амар төсвөртэй байсан бэ? Тэгээд Оросууд бас Украинд амар сайн дэд бүц үлдээсэн байна. Тэгээд олон атомын станц цахилгаан дамжуулах сүлжээ. Тэгээд ерөөдөө Украины дэд бүц гэх мэт чинь ерөөдөө агуу байсан юм байна. Тэг. Өнөөдөр хүртэл ингээ гүргээгээд байгаа. Гэхдээ дараагийн үйл бол хэцүү болно. Энд бас аягүй сонирхолтой. Украины ерөнхийдөө цэргийн генералуудын нэг нь гарч ирээд ийм хэлсэн байгаа. НАТО-гийн генерал байсан. Жигдсэн яг гэх юм бол Зеленскийг шүүмжлээд байсан. Тэгээ мань хүнийг дэвшүүлэн зайлуулад Их Британи суунга юу лээ элчин сайд болгосон. Алж болохгүй. Шорон хийж болохгүй. Яг гэх юм бол энэ нэр хүндтэй. Тэ хөөцөн шүү дээ. Тэ. Одоо Монголын түүхэнд бас тийм жанжин байгаа хаа тий. Гай болоод эхэлсэн. За окей. Тэгээд энэ хүн тийм биш те former commander in chief юу ч хэлсэн бэ гэхээр Украин НАТО-гийн бүх зэвсгийг ашиглаж үзсэн. Оросууд буцаагаад бүгдэнд нь хариу барьсан. Бүгдэнд нь HIMARS гэх мэт технологиг ашиглаад ерөөхдөө нэлээд өөрийнхөө нутгаа буцаагаад авч чадсан. Тэгээ Javelin missile, drone технологи, Starlink, Америк НАТО-гийн зэвсгийн агуулга дотор байгаа баг бүх юмыг хэрэглэсэн. F-16, F-18 тэ ганцхан ашиглаагүй юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг, Tomahawk,
F-35 Одоо нэг стик байлдааны явуулсан. тий stealth fighter бусдын бид нар бүгдийг нь хэрэгэлсэн. Одоо дахиад хүзэр байхгүй. Газрын модыг тултал нь ухаад масса бүгдийг нь хайсан. Инновац гаргасан, санхүүжилт авсан. Тэгээд шинэ одоо дрон моны технологи ингээд инновац гаргаад бид нар ингээд тултал нь эцсийн буудал хүртэл явсан. Тэгээ одоо дуусаа гэж байна. Одоо дахиад газрын мод ухах юм байхгүй. Энэ Украин улсын тийм зэвсэгт хүчнийг ахалж исэн, өдөрч исэн хүн ярьж байгаа байхгүй. Тийм. Одоо болоо. Гэхдээ эндээс Оросын зэвсэгт хүчин ямар хүчтэй вэ гэдгийг харж болох юм биш үү те давхар. Тэгээд НАТО-гийн бүхэл бүтэн одоо энэ холбооны бүх зэвсэгт нь хариу бариад байна гэдэг чинь. Яагаад вэ гэх юм бол амар сонирхолтой нөгөө ашигын төлөө биш байхгүй. Тийм. Одоо тэр Patriot 3 missile пуужин 2-3 сая доллар. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Хятадууд тэр технологийн шинжилээд авчих юм бол $50,000 үйлдвэрлэж байгаа. Тэгээ угаасаа бүгдийн хямдхан бэлтэртэй. Тэ. Тэгээд нөгөө одоо ингээд Монголд бид нар ингээд Монгол хүнд одоо энийг яаж тайлбарлах юм бэ гэх юм бол замын тендер байгаа штэ. Тэ. Хувийн хөвшил өөрөө ингээ хороолт бариад нэг орон сууц барьж байгаа компани өөрөө нэг орон сууц хороолт бариад ийм сайхан зузаан зам заяа. Ийм сайхан зузаан замыг тий 1 метрийг маш хямдханаар ингээ барьчих заяа. Тендер болоод ирэх юм бол тий түй гээл нэг ингээд мөнгөгүй баачка ингээд талхан дээр маасл түрхэж байгаа юм шиг түрхээд бүр ингээд салхи жоохон хийсчих юм бол маасл нь хийсээ явцдаг. Бороо орохороо бүр ингээд зам байсан юм уу үгүй мүү гэдэг мэдхээргүй тэгээд нөгөө түрүүн хувийн хөвшлийн зузаан зам тий хатцсан атар талах дээр еврей хүн маасл түрхэж байгаадаа адилхан тийм зам 2 дахин үнэтэй болдгоо шүү дээ. Тэгээ Америкт бол тэр бол зүгээр ингээд юу болсон. Тэгээ амар сонирхолтой хүмүүс юу ярьж байна гэх юм бол энэ хизээ эхэлсэн бэ гэх юм бол 1990 онд эхэлсэн гэж байна. Тэгээд яагаад тэндээс ахуулаад эхэлсэн юм бэ гэвэл 1980-ад оны үеэр 1991 он хүртэл Америкт юу байсан бэ гэх юм бол дайсан байсан. Тэгээ Оросууд Совет холбоо байсан болохоор тийм бүтээмжийн хувьд үр дүнгийн хувьд тийм зардал ашигын хувьд ашигтай гарах ёстой. Тэр хүртэл ерөнхийдөө зэвсэг маань ингээд буу, пуужин, онгоц, усан онгоц, байлтааны бүх юм ер нь бол нөгөө баримжаатай. Саруул эрүүл ухаантай. Яг гэх юм бол хизээ нэг цаг дайм болоод ирэх юм бол ингээ хязгааргүй мөнгө араас нь явуулж болохгүй шүү дээ. Тэ? Тэгээ 1990 оны үеэр Совет байхгүй болсон болохоор Америкчууд анцаараа. Тэгээд зэвсгээр номер 1. Тэгээд байлдааны компаниуд зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд улс төрийг ингээ нөлөө ингээ явсараад тэгэл ингээл Афганистан хэдэн Яманы малчныг бөмбөгж байгаа шүү дээ. Тэг Иракт хэдэн говийн хэдэн баачка нэг бөмбөгж байгаа шүү дээ. Садам ингээл тэ. Тэг Либия ингээд зүгээр нэг ядуу тэг диктатортай ард түмний дэмжлэггүй ингээ Иран шиг тэмцээ алдснаа ингээд зовход бэлэн хүрээд алын шүү гэсэн чи наваа алаад үз гэдэг хүмүүс биш байсан бахоо. Вьетнам нэг юу байсан шүү дээ. Тий. Вьетнам бас ялагдсан. Солонгос бас алгадуулсан. Тэгээ ерөөдөө Америкчууд дэлхийн 2 дугаар дайнаас хойш ялсан дайм байхгүй шүү дээ. Дандаа ялагдсан. Дандаа алгадуулсан. Тэгээд 90-ад оноос хойш бүр ингээд том өрсөлдөгч байхгүй. Тэгээд өрсөлдөгч байна гэдэг чинь үнийн хувьд бол өрсөлдөгч байгаа болохоор хямдхан болдгоо шүү дээ. Одоо монопол, олигопол. Одоо жишээлбэл Монголд ганцхан нэг компани нефт борлуулах эрхтэй юм бол хүссэн үнээрээ зарж бурзаалж байгаа шүү дээ. Тэ? Хүссэн үнээр зараад ингээд зүгээр ингээд хэвтээ сууж байгаа шүү дээ. Өрсөлдөгч нар байгаа болохоор тэ үнэн гайгүй байгаа. Зарим хүмүүс эдрэнг бүх компаниуд нэг хүнжлийн доо shut the fuck up. Монгол руу бас гадаад банк оруулъя гэдэг чинь цаана бас нөгөө хүүгийн хувьд бол нөгөө их усүрийн хувьд бол бас нэг хямдхан их усүртэй хүмүүсийг оруулаад хүүгийн төвшингийг бууруулъя гэж байгаа шүү дээ.
Тэгээд Монгол даяар хаасайгүй CU байгаа тийм учраас үнэн хямдхан гих мэт чин өрсөлдөөн байна гэдэг чинь тий наадмын хуушурын талбай дээр хүн болгон одоо баг хуушур зарж байгаа болохоор нэг үн дээрээ тогтдог тий окей ингээ өгөхгүй юм байна жоохон ашиг хийх юм байна жоохон утга учиртай юм байна гэхдээ цүм хийхгүй юм байна мөнгөө нугалахгүй юм байна тэр ихгүй тэгээд Америкийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд 1990 оноос хойш өрсөлдөгчгүй болоод тэгээд нэг засгийн газар тендер өгдөг компани руу ингээ юмаа зардаг болохоор тэгэл ингээл явсараад одоо нэг пуужинга 4 сая доллараар THAAD missile байгаа шүү дээ. THAAD missile. Тэ terminal velocity high altitude defense гэсэн одоо нөгөө товчлон бүр ингээд гац нөгөө агаарын давхрангаас дээгүүр бүр ингээд сансрын бараг төвшөнд нөгөө пуужин ингээд яадаг. Нэг пуужин бараг 10 хэдэн сая доллар шүү дээ. F-35 байлтааны онгоц юу лээ? 200 сая доллар лөө. Тэ B2 bomber тэрбум доллар. Тэгээ ингээд явж байгаа хгүй. За тэгээ одоо ингээд хараад үзэх юм бол ийм систем үүсгэн байгуулсан. Тэгээд дүүрэн шумуултай, дүүрэн паразитээр ингээд дүүрсэн одоо Pentagon тендер. Тэгээд Pentagon тэрбум $500 төсөвтэй. Ираныг барахгүй. Тэрбум $500 төсөвтэй заяа. Тэгээ жижигхэн Ираныг барахгүй. Нийт Америк ер нь татврын орлого чинь хэд вүлээ? 4 хэд их нэж тэ. Бараг тэрний 20% зэвсгэлөө явчихсан. Тэгээ Ираныг барахгүй байгаа заяа. Яад гэх юм бол тэр систем зүгээр ингээд тэр чигтээ бузарцсан байгаа байхгүй. Тэгэл ер нь бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд Америкчууд бас инновац байхгүй. Яг нэг томоохон өрсөлдөгч байхгүй. Тэгээ одоо Америкчуудын зэвсэг хүчин Пентагоны хамгийн том инновац юу байсан бэ гэвэл саяхан Геран 3 дроныг копи хийсэн. Орсын дроныг хуулаад авсан. Орсын дрон $25,000 өртөхтэй. Тэгээ Америкийн тэр Lucas drone нэг ширхэг 40,000. Хүмүүс мөрөн. Тэр зэвсгийн компаниуд харж байгаа хгүй. $40,000 яадаг. Тийм байгаа тий. Ийм ингээ 3 сая $40,000 тий. Өмнө бол зүгээр ингээ амар ашиг хийдэг байсан бол одоо тэгээд дэлхийн 2 дугаар дайны үеэр өрсөлдөгч байсан. Социализмын үеэр дайсан байсан. Тэгээд ерөөхдөө ашигын төлөө биш, ерөөхдөө улсынхаа төлөө тий систем existential амьд үлдэхийн төлөө байсан. Тийм учраас ашиг бол номер 2 юм уу номер 3. Одоо зүгээр ашиг номер 1 тэгэл 20-30 жилийн хугацаанд ингээ ашгаар ингээ солиорсоор ягаал тэгэл тэрбум $500 төрлөө 1.5 их $80. Төрлөө ингээ шилжүүлэхээр угаасаа тооны машин барахгүй заяа. Тэгээд Ираныг дийлэхгүй байна. Өөр хэлэх юм байхгүй юм дээр. Сонирхолтой маа. Тэгээ миний сая бичлэг ихэнд хэлжсэн нөгөө JD Vance Украиныг одоо Орос нефтийн урилж байгаа усан онгоц руу бөмбөгдөхө болооч гэдэг нь энд байна. Тийм учраас алгасч. Энэ амар сонирхолтой. Энэ аягүй сонирхолтой. Одоо Ормосын хоолоор руу жоохон шилжиж энэ Ираны засгийн газраас гарсан мэдээлэл. Нэг талд нь арабикаар бичсэн байгаа, нөгөө талд нь англиар орчуулсан байгаа. Тэгээд бид нэр Strait of Hormuz-ыг Америкчууд зөв одоо аашцаан гаргасны дараа 6 сарын үеэр Иранчууд санамж бичгийг хэлсэн. Шаардлагуудаа хэлсэн. Тухайн Дональд Трамп тэрнээр гарс зурсан. Иран улсын их хурлын дарга бас гарс зурсан. Буу юм болсон шүү дээ. Strait of Hormuz бас тодорхой хэмжээнд нэгдсэн. Дараагийн слайд руу очие ордоо. Энэ ус Strait of Hormuz-аар нэвтэрч явсан усан онгоцны тоо тэгээ та харж байгаа юм бол 6 сарын сүүлээр 7 сарын ихээр дундуур хүртэл ингээд усан онгоц нэлийн Strait of Hormuz-аар явж байгаа байхгүй. За буцчих. Тухайн үед бүр Дональд Трампын хүзүүг амар мушигдсан. Бүр ингээд UFC дээр ингээд боогоод нөгөө тэгээ Дональд Трамп ингээд tap out хийж байгаа гэл тэ. Тэгээ одоогийн нөхцөл бүр амар заяа. Тэ. Тэгээ одоогийн ихний нөхцөл юу юм бэ гэх юм бол бидний тухайн бити тэнийг юм яриад ээ. Ираныг сошиал медиа дээр, хэвлэл мэдээлэл дээр, гадаад хэргийн яамны янз бүрийн хэрэгслээр муулж болохгүй. Ямар ч хэлээр гэж шүү. Тийм бол хаана гэлээ.
За дахиад бид нар лөө ингээ дайр майр биднийг бөмбөгдөн гэж ярихгүй байх. Тэ. Одоо заалт 1 2 зүгээр амаа тат новч минь. Тэ. За тэгээд ерөөхдөө номер 3 ингээд дайна дуусгая. Тэгээд ерөөхдөө тэр далайн бүсэлтэй зогсоо. Окей. Номер 4 бүх мөнгөө төлгөж шүү дээ. Тэгээд цэргүүдээ бүгдийн тат, баазуудаа бүгдийн татан буулга. За яа. Тэр Middle East, Араби хэсгээс бүгд зүгээр тэр чигтэй зайл. Тэ? 200 хэдэн тэрбум, 300 хэдэн тэрбум доллар нөхөн төлбөр өг. За яа. Санкц, хориг, мориг, хууль бүгдийн цуцал. За яа. Бидний царцаас нь биднээс хураагаад авсан мөнгийг буцаагаад өг. Тэгээд бүгдийг нь урьдчилаад хий. Тэгжиж Strait of Hormuz нэгтнэ. 6-ын шаардлага шүү дээ. Цөөрцөн. Өмнө 18 байсан. Цөөрцөн. Цөөрцөн. Тэгээд Дональд Трамп харал цөөрцөн байж шүү дээ. Писта гэл. Энд гэхдээ энэ 300 тэрбум доллар гэж яриад байгаа. Энийг ингээд бичиж байхдаа Иранчууд баярлсан баха. Яг энэ яриа шаалтай. Бич наатах гэл тэг ингээл. Тэ. Энэ бүгдийг нь урчлаад чи идэх. Бич гэлээ. Тэгтээ 3-2-ыг хасчихъя. Хэрэггүй энэ бусны хэрэггүй. Тэ. 300 тэрбум доллар авъя. Тэгээ бүр ингээд согцсон байж магадгүй тэ ингээл. Бүх царцаас нь хөрөнгө аавна. Энэс тэр чи зайл тэгжээч ингэнэ гэл. Тгийгээл сүултээ бүр бүгдээрээ хөөрцөн Аллаху акбар гэл. Тэгэл ингээ хин сайн товч дарах бай гэсэн. Би дараа гэсэн. Бүгдээрээ бөөнрөө тэр маусны маа гэл ингээ зэрэгцээ дарсан баг. Иранчуудын хувьд бол энийг ингээ энэ документыг бичсэн хүн бүр амар гоо бичсэн баг гэл тэ. Энэ бол тэг ингэж даварж ийна гэдэг чинь бид нар бууж өгөхгүй. Хантай. Гэтэ 300 тэрбум долларын 4 дахь заалтан дээр би бас асуух юм байгаа. Нөгөө Jerry Vance Joe Rogan-ы подкастт орохдоо бид нэр 300 тэрбум доллар өгөх биш. Араби орнууд одоо Gulf State, Saudi Arab тэ UAE 300 тэрбум доллартай дүүцэх хэмжээний хөрөнгө оруулалт Ираны сэргэн бусалтанд хийнэ гэж тайлбарсан. Яг нь энэ бол нөгөө максималист юунууд байхгүй юу? Энэ одоо нөгөө зүгээр ингээд бүдүүлгээр хэлэхэд нөгөө хоёр хоорондоо хэрэлж байгаа хурцын хувьд бол тэ хашааныхаа цаана ингээд шүүх хурал дээрээ ингээд ингэн нөгөө тал нь тэгнэ гээд тэгээд нөгөө эвлэрлийн гэрээ зурдаг штэ. Тэгээд эвлэрлийн гэрээ. Гэтэ ингээд урчлаад ингээд иранчууд бүр айлын хашаа руу ороод тэндээ бааж шийгээд хөрөгчлөө нь ороод хөрөгчлийн хоослоод тэгээ буцаагаад за ингээд намайг шүүхт өгөл үг гэж байгаа байхгүй юу. Тиймэрхүү юм одоо эндээс анзаарч байна. Тэгээд 300 тэрбум угаас авахгүй. Гэхдээ араб орнууд за нийлээд 100 тэрбум доллар өгчих юм бол Strait of Hormuz нэгчих юм бол yes let's do it гэх байхгүй. Америкийн цэргийн бааз Америкчууд за та нар гарах уу? Бид нар одоо зайлаад өгөө гэх юм бол окей let's go. Ганц асуулт нь юу юм бэ гэх юм бол Израиль, Лебанон, Палестин ингэж Израильчууд энийг сүрүүлэх ганц нэг этгээд хийм бэ гэх юм бол Израильчууд. Харин нөгөө 300 тэрбумын асуултаа асуух хичээлээ л да. Америкчууд үнэхээр энэ 6 би Америкчууд энийг төлөхгүй шүү дээ. Юу хэлэх юм бэ гэх юм бол за окей ингээ та нар Strait of Hormuz нэмэр байгаа юм бол та нар Иран 120 150 тэрбум үг. Гэх юм бол тэд нар бүгдээрээ yes let's do it. Шууд үг. Эсвэл нөгөө графикаараа төлөе гэдэг нь шүү дээ. Тэ? Зээлэр төлөе юм уу ингээд сар болгон яа юм аа. Яг гэх юм бол нефт нь ороод ирчих юм бол одоо тэд ингээд дампуурах юм дээр тэгээд Сауди Араб, Йемен, Оман гэх мэт шин улсууд одоо төсвийн орлогогүй юм бол ард түмэндээ мөнгө өгөхгүй юм бол тэнд нэг хитгэн цөөхөн гэр бүл одоо ингээд Монгол улс төр дотор 30 гэр бүл ингээд яриад идэв штэ. Тэнд бол яг ганцхан нэг гэр бүл эдийн засгийн ингээд тэрчтэй бооцсон сууж байгаа байхгүй. Тэг яагаад гэр бүл нь хөөгддгүү алуулдаггүй юм бэ гэх юм бол мөнгө урсж байгаа болохоор. Мөнгө урсгаа болчих юм бол тэр
Сауд гэр бүл байгаа шүү дээ. Мухаммед бин Салман Ал Сауд байхгүй. Катар яг адилхан. Бахрейн. Заяа. Бахрейн Шиа Суни байгаа шүү дээ. За окей. Тэгээ Бахрейн улсын дийлэх иргэн би яг одоо Шина яг Шиа Суни ингээд андуурч магадгүй. За окей. Өдөрч байгаа гэр бүл нь Суни. Ард түмний 70% нь Шиа. Протестант хүмүүс, католик хүмүүсийг өдөрч байгаа. Ягаад тэндээ ингэ байгаад байгаа юм бэ гэх юм бол нефтний орлого байсан. Бахрейн бөмбөгдүүлээд экспортын орлого яасан чинь Бахрейн улсын хаан зүгтцсан. Яалуул ингэ. Йемен байна шүү дээ. Йемен бол Сауди Араб руу дайраад тэр юу юм бэ гэх юм бол нөгөө Game of Thrones дээр маш сул хамгаалтай хаан ширээний юу ахгүй хаан ширээ ахгүй. Ерөнхийдөө зэвсэг хүчин байгаа юм бол тэгээд нөгөө ард түмэн Сауди Араб сууж байгаа хүмүүсийн ард түмнийг эргүүлж чадах юм бол Сауди Арабыг за бараг нэг 7 хоногийн дотор авчгаар улс ахгүй. Юм нөө? Тэгээд зэвсэг генералуудад жоохон мөнгө өгөө зэвсэг Америк хамгаал гэл ингээд солигдлоо easy. Сириад болсон Башар ал-Асад байхгүй. Саддам Хусейн бас гэл байхгүй. Либияд бас байхгүй. Яг гэх юм бол тэр улс дотор нийгмийн дунд давхраа гэсэн юм байхгүй. Институтууд гэсэн юм байхгүй. Тэ? Нэг юм tradition, ийм түүх, ийм зарчим, ийм үндэс, ийм соёл байхгүй байхгүй. Зүгээр ингээд cash явж байгаа. Тим улсууд байхгүй. Тийм учраас ингээд Сауди Араб, UAE эдгээр бүгдээрээ ингээд cash өгнө. Яг гэх юм бол cash өгч чадахгүй иргэдийн бослоо болоод ирэх юм бол тэд бүгдээрээ өгнө. Наач айгуу сонирхолтой юм шүү. Номер 1 Сауди Араб шүү. Йеменээс амар айж байгаа. Амар айж байгаа. Тэгээ их чишээ дандаа ингээд мөнгө явуулдаг. Йемен руу мөнгө явуулна, Иран руу сая мөнгө явуулсан, Америк руу тултал мөнгө явуулж байгаа. Яг гэх юм бол Америк за ингээд тэгээ Америкийн цэргийн баазтанд яагаад байдаг юм бэ гэх юм бол ойлгомжтой байхгүй. Бид нар лөө ингээд дайрах юм бол өөр шинэ хүн гарч ирж магадгүй. Тэд нар ингээд экстремист, муслим хүмүүс байж магадгүй. Америкийн эсрэг байж магадгүй. Тийм учраас тэг бид нарыг хамгаалаарай. Нэгтээ Сирия тэр Ал-Кайдагийн өдөртөгч улсын тэр хүн болсон. Тэгээд Америк цэргийн толгой ингээд сэлэм хутгаараа ингээд тасдаг байсан хүн шүү дээ. Бүр Осама бин Ладен. Үгүй Осама бин Ладен биш ээ нөгөө Ал-Жулани. Тэгээд Ал-Жулани Сирия улсын ерөнхийлөгч Ал-Кайдагийн том дарга. ISIS-ийн том дарга. Одоо Сирия улсын тэргүүн байгаа. Тэгээд тэргүүн болсон чинь ингээд ингээд цагаан ордон дотор ингээд хүлээ авалтанд ороод Германы гадаад хэргийн сайд очоод Английн гадаад хэргийн сайд очоод гар барайл тэгэл ингээд зангаа зүүж мүгээл тэгэл тийм юм болсон шүү дээ. Тийм газрууд байхгүй юу? Ер нь бол нөгөө ард түмэн гэсэн юм ерөөсөө байхгүй, соёл гэсэн юм ерөөсөө байхгүй, институтууд гэсэн юм байхгүй, ингээд сонгуул гэсэн юм байхгүй. Ерхийлэгч ирэх мэтлээ ингээд нөгөө намдаа өгөн гэсэн юм байхгүй. Төрийн сүлдлөө ингээд юу мөн юуч байхгүй зүгээр ингээд нефтний кэш. Айгуу тийм. Хоосон л усууд юм байна тий. Зүгээр яг дээрвийн одоо нөгөө Game of Thrones кинон дээр гарч байгаа та яг адилхан хааныг ингээд алж чадах юм бол шинэ хаан гараад ирээл тэгэл бол. За нэлээд удаан ярьчлаа одоо ингэсэн өндөрлөх үү? Сүүлийн слайд яг энэ бол өнөөдөр ярьсантай юмтай нэг холбоотой биш те алт хятад авч яана окей бид нар бас мэдчихэж байгаа тэгэл за энэ хүртэл ингээд бид нар ингээд сонссон даа баярлаа. Тэгтээ нэлээд хөөрхөн. Тэгтээ сүүлийн тэр Gulf State-ууд Арабын орнуудыг ярьдаг тэр бол аягүй сонирхолтой санагдав хүмүүс. Яа тэгээд энэ бол нөгөө ер нь бол нөгөө хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нэр яагаад ийм шоуыг хийгээд байгаа юм бэ? Тэгээд зарим хүмүүс ингээд зүгээр ингээд равдантай яагаад яриад байгаа юм бэ? Равдны гаргаач функц нь яг юу юм бэ гэх юм бол яг нөгөө равдан надаас юм асуудаг би тайлбарладаг. Равдан хий юм бэ гэх юм бол та гэсэн үг байхгүй юу? Үзэгч гэсэн үг байхгүй юу? Тэгээд надаас янз бүрийн юм ухаад юм гаргаад ирдэг би ингээд тайлбарладаг. За тэгээ миний энд байгаа янз бүрийн ингээд
мэдээд авсан, сураад авсан, уншаад авсан юмнууд миний ингээд боддог шийдвэр гаргалтын матрикс юм уу шат дараалт дотор ингээд нөлөөлдөг учраас тэгээд энэ Равтенбитори нэвтрүүлэг ингээд үзээ яваад байх юм бол заяа энэ дэлхийд юу болж байгаа юм бэ илүү их сайн ойлгоно. Тэгээд би энэ мэдлийг ерөөхдөө ханаас цуглуулсан юм бэ гэх юм бол яг энэ форматтай адилхан подкастууд байна, ном гэсэн юм байна. Ингээд сонсоод шингээд авсныхан дараа окей ийм юм болж байна. Окей ийм болж байна гэд окей дараа нь ийм юм болох юм байна. Одоо удахгүй ийм юм болох юм байна. Тийм учраас мөнгөө зөв байршуулъя гэсэн юм байгаа хгүй. Тэгэхээр таныг илүү гүн ухахын тулд өөрөө бас жоох ухах хэрэгтэй гэдгийг бас сүлд нэлээд ойлгосон. That's of course man. Тэгээд сүүлийн удаа дахиад хэлье. Манай энэ хүү шоуны өнөөдрийн ивент тэгч Pepperstone байгаа. Та маань доорх линкээр Pepperstone-д бүртгүүлээрээ одооны байдлаар хамт арилжаа энэ өдөр болгон мэйл очиж байгаа. Тэгээд одооны байдлаар өнөөдөр тайлаа явуулсан буруу санаагүй бол нэг $25 гэдэг чинь 2.5% ашигтай бол яв. $1000 ихсэн хүмүүс. $1000 ихсэн хүмүүс одоо $25 ашиг олцсон байгаа. Тэгэхээр маш бага эрсдэл авж байгаа. Бид нэр ерөөдөө супер даруухан арилжаа хийж байгаа шүү. Одоо нөгөө all in, day trade, хөшөөрөг гэсэн юм ерөөсөө ихгүй байгаа. Маш даруухан хийж байгаа. Тэгээ ааж маажмаараа ингээл дэш явсаргаал тэгэл гинт 50%, 100% болчихдог байхгүй. Тэгээ яг зөв стратегтэй, ойлголттой, үнслэлтэй анимед арилжааны арга барилтай энэ бүгдийг сурмаар байгаа юм бол яг энэ нэвтрүүлэг тэгээ бидний Pepperstone юм уу school дээр байгаа хөрөнгө олтын зарчим шүү. За баярлалаа. За баярлалаа. Хэрвээ та $500,000, $2,000 бидний хийдэг судалгаа, шинжилгээ, геополитикийн нөхцөл байдлаас ашиг хүртгийг хүсвэл шинэхэн боломж бий боллоо. Энэхүү боломж бол Pepperstone компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 7 гаруй улсын санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөө авсан бөгөөд таны арилжааг найдвартай түргэн шуурхай гүйцэтгэх болно. Мөн данс танилахад ямар ч шимтгэлгүй. Pepperstone-оор дамжуулаад олон улсын 1400 гаруй CFD гэрээ худалдаж авах боломжтой ба үүнд Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг компаниуд, валютын хослол, мөн бирж дээр арилжаалагддаг сан хүртэл байгаа. Дансаа үүсгэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгэлээ хийлгээрэй. Доорх холбоосоор бүртгүүлснээр та 7 хоног болгон бидний арилжааны төлөвлөгөөтэй танилцах болно. Аль хэдийн данстай юм бол доорх формыг бөөснөөр бид нар таны мэйл хаяг руу заавар илгээх болно. Мэйл хаягаараа уулзцгаая.